Бид 80 жилийн хугацаанд санхүүчид, эдийн засагчид, засгийн газрын ерөнхий сайдууд, депутатууд, сүүхэтэй бизнесийн удирдлагын менежерүүдийг төрүүлж байна. Манай төгсөгчид бидний бахархал. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн 80 жилийн 2004 дугаар оны 5 дугаар сарын 28-ны өдөр. Монгол улсад нэгтлэн бодох бүртгэл, санхүү банк, статистикийн мэрэгчлэлтэн бэлтгэдэг ууган сургууль. Анх 1924 онд гайлын төр сургууль нэртэйгээр байгуулагдсан санхүү эдийн засгийн дээд сургуулийн маань 80 жилийн 2004 онд тохиож байна. За манай сургууль эх орныхоо хөгжлийн үе шат бүрт санхүү эдийн засаг, нэгтлэн бодох бүртгэлийн мэрэгчлэлтнүүдийг бэлтгэх эрхэм зорилгоо нэр төртөгөө биелүүлж ирсэн бөгөөд цаашч манай хамт олон энэ нэр хүндтэй үүргээ амжилттай хэрэгжүүлэх, үргэлжлүүлэх итгэл төгс байна. Энэ дашрамд санхүү эдийн засгийн техникум, эдийн засгийн коллеж, өнөөгийн санхүү эдийн засгийн дээд сургуульд ажиллаж байсан болон ажиллаж буй нийт эрдэмтэн багш, профессорууд, тус сургуулийг төгсөж гараад ажил үйлсээр шалгарч эрдмийн болон бизнесийн ажилдаа манлайлж байгаа нийт төгсөгчид. За өнөөгийн оюутан сурагч та бүхэнд санхүү эдийн засгийн дээд сургуулийн 80 жилийн ог тохиолдуулан сургуулийн удирдлага, захиргаа болон хувьяасаа мэдлэгээ дэвшүүлж байна. (1924) оны 6 дугаар сард Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр сангийн явдлын яамны баялагийг бадруулах хэлтсийн дэргэд гайлын төр сургуулийг байгуулахар шийдвэрлсэн нь хожимын санхүүгийн болон санхүү эдийн засгийн техникум, өнөөгийн санхүү эдийн засгийн дээд сургуулийн үндэс суурь тавигдсан хэрэг байлаа. Төр сургуульд суралцах бичиг үсгэтэн цөөн байсан нь 1925 онд хичээлсэн нэг курсын бүрэлдэхүүнд Хошууны жинхэнэ ноён 1, үе залгамжлах угсаатан 10, нэг лам 15 ард нийт 28 хүнийг сургаж өдгөө түүх болон үлджээ. Гайлын төр сургууль нийт 420 гаруй хүнийг сурган боловсруулжээ. Бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлд 1935 оны 8 дугаар сард гайлын төр сургуулийг өргөтгөн санхүүгийн техникумыг байгуулав. Сургууль суралцагчид олширсан тул тус сургуульд хуучин сэргийн эмнэлгийн байрыг шилжүүлээ өгчээ. Сургалтын агуулгадч нэмэлт өөрчлөлтүүдийг тасралтгүй хийж багшлах бүрэлдэхүүнийг чанаржуулжээ. 1938 онд зөвлөлт холбоос дээд сургууль төгсгөн ирсэн Ямжаагийн Цэдэн Балыг сангийн яамны сайдын тушаалаар тус техникумын хичээлийг эрхлэж бөгөөд балансын шинжилгээ, банкны хэрэг заах багшаар ажиллаж байв. Түүнийг сангийн яамны дэд сайдаар томилогдоход мөн зөвлөлт холбоос дээд сургууль төгсгсөн хожим нь бүгд найрамдах Монгол Ард улсын гавьяат багш цол хүртсэн тагар 20 гаруй жил хичээл эрхлэгчийн ажлыг идэвхжүүлэхтэйгээр гүйцэтгэсэн байдаг. Тус сургуулийн анхны захирлаар Мэнд баяр томилогдож байсан бол удаад нь Лувсан Содном, Буурал, Дүгэржөв, Төмөн, Лувсан Дэндүг нар ажиллаж байв. Санхүүгийн техникум 500 шахан мэрэгчлэн бэлтгэн гаргажээ. Эрхэм баяр Эрдэм. Бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 1946 оны 8 дугаар сарын 9-ний 49-р тогтоолоор санхүүгийн техникумыг санхүү эдийн засгийн техникум болгоомжлуулах шийдвэр гаргажээ. Санхүү эдийн засгийн техникум 1946-аас 1947 оны хичээлийн жилээс санхүү, төсөв, банк, үйлдвэр, барилга, сангийн аж ахуйн нэгтлэн бодох бүртгэл, төлөвлөгөө, тоо бүртгэл гэсэн мэргэжлэр дунд боловсрол холбоотой өгсөн байна. 1944-1946 онд тус техникумыг засгийн газрын хөндөж явах хичээр шагнасан нь одоо ч тус сургуулийн түүхийн танхимд хүндэтгэлтэйгээр залгдан байдаг. Хятад, Орос сампин зохидог
бас гар ажиллагаатай тооны машин, сүүлдээ механик болон цахилгаан машинаар мөн цээжээр тоог хурдан бодох арга, ягтлан бодохын дадлагыг гаргууд эзэмшдэг байжээ гэж тэр үеийн санхүүгийнхэн ярьдаг. 1949-оос 1952 онуудад тус техникум дунд мэргэжилтэй 1300 шахам нягтлан бодогч нарыг бэлтгэн гаргасан юм. 1949 онд байгуулагдсаных нь 25 жилийн ойгоор хөдөлмөрийн гавьяаны Улаантүмний удангоор шагнажээ. 1959 онд сангийн яамнаас тус сургуулийг иж өргөн үлээвэр хөгжмөөр урамшуулсан байдаг. Тэр үеийн Улаанбаатар хотын клуб болон олон нийт хэмээх бүжиг цэнгүүнд тус техникумын үлээвэр хөгжим алдаршин олонтоо өргөдөн хөг аялал нь бэхшгэлдэг байжээ. Энэхүү үлээвэр хөгжмийн хамтлагт өрөө өөлөж асан Мяс сүрэн Монгол улсын ардын жүжигчин нэртэй хөгжмийн зохиолч болсон юм. — 1956 онд 30 гаруй анги танхим онцлогийн болон хурлын заал бий хичээлийн байр. 1961 онд биеийн тамирын заал, 1962 онд 300 сурагчид суух дотор байртай болсон нь техникумын цаашлын хөгжил ихээхэн төлөвлөжээ. Санхүү эдийн засгийн техникумын захирлаар зул, цэрэндаш, нанзад, балжин юм, цэвгмэд, молом, тогоо, аюурцан, аравдан, шагдар, бадам нар ажиллаж байжээ. Санхүү эдийн засгийн техникумыг төгсөгчдийн дотроос нам төрийн зөвтгөлтөн, яамдын сайд, дарга нар, эрдэмтэд, зохиолч яруу найрагчид, урлаг спортын алдар суутнууд, гавьяат багш, гавьяат эдийн засагчид, дипломатчид, санхүү, банкны тэргүүний ажилтнууд олон гарваараа төрөн гарсан юм. 1953 оны төгсөгч Бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн даргалсан Думаагийн Содномгоон дурсан бярайнд өгүүлснээр Монгол улсын соёлын гавьяат зөвтгөлтөн төрийн сойрхолт яруу найрагч Сэгмдийн гайтв, Эгзийн Яв хулан хоёр нэг ангийнхан Монгол улсын гавьяат жүжигчин Дуурийн нэр дуучин Сэвсрэн нар нэг л үеийн оюутнууд байжээ. Бүгд найрамдах Монгол Ард улсын хөдөлмөрийн баатар, спортын гавьяат мастер, шөлөө төхийн дэлхийн аваргын мөнгөн медаль, үндэсний өвхийн дархан авах жигчдийн мөнх батч, техникум суралцаж, бас механикчулсан тооцооны машины кабинетэд багшилж байна. Төрөлх сургуулийнхаа алтан бусгыг алхан орж, мэдлэг оюунаа зэнэглэн, ажил хөдөлмөрийн гараагаа ихсэн хүмүүсээс Монгол улсын хөдөлмөрийн баатар 3, Монгол улсын гавьяат багш 6, урлаг соёлын гавьяат зөвтгөлтөнд 7, Монгол улсын төрийн шагналтанд 4, Монгол улсын гавьяат тамирчин дасгалжуулагчид 4, шинжлэх ухааны доктор 5 тус төрөн гарчээ. Санхүү эдийн засгийн техникумын оюутан болж эрдэм өвөрлөн залуу холбоо насныхаа итгэл зүтгэлээ эх орныхоо хөгжилд зориулсан өдгөөч туршлага чадвараараа хойч үеийнхэнтэйгээ мөр зэрэгцсэн хөдөлмөрч бүтээсээрөө ахмад төгсөгчид сургуультай өргөдөн эрцгээлээ. Санхүү эдийн засгийн дээд сургууль 80 жилийн ойгоо ухтаж олон төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа лээ. Санхүү эдийн засгийн дээд сургуулийг 1940, 1950, 1960, 1970 онд төгсөгчдийн уулзалтыг 2004 оны 2 дугаар сард зохион байгуулсан нь Ахмад дунд үеийн төгсөгчдийн талархлыг хүлээсэн үйл явдал байлаа. Нэг утгаараа бол энэ хоёрын сургуультай бид нар өрсөлдөж байгаа. Гэхдээ анхны ууган сургуулийн хувьд чанартай сайхан сургуулийнхаа хувьд бид нар бол мандайлагч байдаг тэр байсаар алдахгүйгээр ямар ч одоо түүнийгаа бол харин ч одоо бас тодорхой хэмжээгээр туслах маягаар ингэж явж иж байгаа бол бас та бүхний одоо үйл ажиллагаа маань ингэж өргөжж төгсөгчдийн суралцагчдын багш нарын одоо ирч хүчтэй бол урам зоригтой ийм сайхан байгаар бол бид нар баярлж байгаамаа. Тусгаар тогтносон Монгол улсын түүхийг гардан байгуулагчдын уурхай болсон Санхүү эдийн засгийн техникумын үе үеийн төгсөгчид төрлөг сургуулийнхаа 80 жилийн ойг ёслон тэмдэглэж оюутан ахуй үеэ дурсаж байна. Сайхан өндөр сэтгэлтэй байгаараа та бүхэнд дахин одоо хэлхийг хүсье. Тэгээд төгсөө төдөө мундаг ажиллаж байхдаа археологийн сайн хэрэглэдэг, сайн зөвлөдөг, сайн боловсон хүчин осч байлаа. Оюутан цагийн дурсамж дөртгөл өхнийг шингэн үлдээсэн анги танхим нь улам өнгөчн жавхаажиж сургууль нь орчин үеийн дээд боловсролын байгууллагын үлгэр жишээ болсон байгаа нь тэдний маань багтал баргамлыг ирэхгүй бадрахжээ.
Шинэ цаг үеийн бэлэг тэмдэг болсон 1991 оны цагаан морин жилийн шинийн нэгэн. Зах зээлийн эдийн засаг шилжихтэй холбогдуулан удирдах ажилтан, мэрэгчлэн бэлтгэх зарим арга хэмжээний тухай Бүгд найрамдах Монгол Ард улсын засгийн газрын 1991 оны 23 дугаар тогтоол, Ардын боловсролын яамны байнгын зөвлөлийн 2 дугаар сарын 5-ны өдрийн протоколыг үндэслэн Бүгд найрамдах Монгол Ард улсын Ардын боловсролын яамны сайдын 69-р тушаалаар эдийн засгийн коллеж байгуулагдав. Монгол улс ардчлал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог эргэл буцалтгүйгээр сонгоод байсан энэ цаг үед шилжилтийн үеийн мэрэгчлэнүүдийг бэлтгэх хариуцлагатай үүрэг эдийн засгийн коллеж ноогдсон бөгөөд анхны захирлаар нь Эмчин нэмийн амар жаргал томилогдсон ажиллажээ. Зах зээлийн эдийн засгийн тухай зэгц мэдлэгч үгүй, ашиглах техник хэрэгсэл, компьютер байхгүй байсан ч 60 гаруй жилийн уламжлалт замнал хийж үтэх эрэмцдээр тулгуурлан 50 гаруй багш 5 тэнхимтэйгээр Монгол улсын түүхэн эргэлтийн цаг үеийн хариуцлагыг үүрлэх хүндтэй хариуцлагатай үүрэг чухам эдийн засгийн коллежид ногдов. Гадаад харилцаа холбоог бэхжүүлэх, нэр хүндээ өргөдөх зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлв. Бизнесийн ажил салбарт ажилласан үндэс суурь нь болох мэдлэгийг хичээлээр олгож эхлэв. Өрөндийн стандартын дагуу боловсруулагдсан сургалтын төлөвлөгөө хөтөлбөр нь Монгол улсын боловсролын системд анхдагч нь болсон бөгөөд мэрэгжлийн явц зүйн хүрээнд баригдаагүй гадаад хэл компьютерийн мэдлэгээр баяжуулагдсан эдийн засаг, бүртгэл, банк санхүү, бизнесийн өргөн мэдлэгтэй ажил хөдөлмөр, ёс зүйн өндөр соёлтой хариуцлага хүлээх санаачлах чадвар төлөвшүүлэхэд чиглэгдсэн байна. Монгол улсад нэгтлэн бодох бүртгэл, санхүү банк, статистикийн мэрэгчлэлтэн бэлтгэдэг ууган сургууль. 1990-ад оны улс төрийн даацтай өөрчлөлтөөс хойш Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт системийг бүхэлд нь өөрчилж, нийгмийн бүх салбарт шинжлэх өөрчлөлтийг хэрэгжүүлсээр эхлэв. Боловсролын салбарт, ялангуяа эдийн засаг, бизнесийн боловсрол нь нэн төрөнд шинжлэгдэх чухал салбаруудын нэг байв. 1996-аас 1997 оны хичээлийн жилээс эхлэн эдийн засгийн коллежийг өргөдгөн санхүү эдийн засгийн дээд сургууль болгон зохион байгуулав. Аливаа өөрчлөлт шинжилгээг манлайлан амжилттай хэрэгжүүлж ирсэн тус сургуулийн түүхэн уламжлалт замналд үргэлжлэн сургуулийн орчин үеийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх зорилгоо мөн л үр дүнтэйгээр биелүүлж байгаа нь нийгмийн салбарын хөгжлийн гялалзсан үлгэр жишээ болж өнөөдрийн санхүү эдийн засгийн дээд сургуулийн амжилт юм. 1997 оны 10 дугаар сараас Гэгерли яам төрийн эмчийн хороотой менежментийн туршилтын гэрээ байгуулан хэрэгжүүлсэн амжилттай болж өндрөөр өндлөгдсөн тул бүрэн биеэ даасан төрийн бус, ашигын төлөө бус байгууллагын хэлбэрээр харьцангуй урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөл тус сургуулийн хувьд бүлээн зөвшөөрөгдөв. Удирдах зөвлөлийн дараагаар нь Монгол Улсын их хурлын гишүүн, Монгол Улсын ерөнхий сайд зэрэг төрийн өндөр албанд ажиллаж байсан Эренчин нэмийн амар жаргал ажиллаж байна. Санхүү эдийн засгийн дээд сургууль 2000 оны 7 дугаар сарын 10-ны өдөр үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэсэн 16 дахь дээд боловсролын байгууллага болсон. Сургуулийн хамт олон эрдэмтэн багш нарын хөдөлмөр, оюутан сурагчдын сургуулийн амжилтыг үнэлсэн томоохон үнэлгээ болсон. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн анхны захирлаар Голландын Маастрихтийн их сургуульд магистрийн зэрэг хамгаалсан Дорилгоживийн Батчаргал 1996 оноос 1999 онд Батцоож, одоогийн захирлаар Баку хотын Улс ардын аж ахуйн дээд сургуульд төгссөн Америк нэгдсэн улсын Колорадогийн их сургуульд магистрийн зэрэг хамгаалсан мөн эдийн засгийн ухааны доктор золтой Монгол улсын ерөнхий сайдын зөвлөхийн албыг хашиж байсан Жамин Доржийн Батуяг 2000 оноос эхлэн ажиллаж байна. Санхүү эдийн засгийн дээд сургууль нь сургалтын 4 хөтөлбөр, мэрэгжлийн 6 танхим, захиргааны албад болон номын сан, оюутны байр, хэвлэл үйлдвэр, цайны газар, бизнесийн зөвлөгөө өгөх төвтэй сургалт эрдэм шинжилгээний цогцлбор болжээ. Санхүү эдийн засгийн дээд сургууль нь нийт 70 гаруй багштай бөгөөд өнөөдрийн байдлаар шинжлэх ухааны доктор 8 төрөн гарч, магистр золтой багш нарын хувийн жин эрс өссөн, жил ирэх тусам эрдмийн сол зэрэг хамгаалсан багш, ажилтан, докторант, магистрантаар суралцагчид нэмэгдэж байна. Сургалтын албан нь Монгол улсын боловсролын хуулийн дагуу сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрүүдийг боловсруулан мөрдүүлэх, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй. 1997 оноос хойш сургалтын албаны дараагаар сургалт эрхэлсэн дэд захирал өвгөний Батцоож ажиллан өдөр орой ичнээ хөтөлбөр, номын сан, мэрэгжлийн хэмжүүтийг удирдлагаар ханган ажиллаж байна. Монголын хосгүй Монголын сургууль. 2002 онд оюутан багш нарын хичээл сонгол, дүнгийн үнэлгээ, мэдээллийн сан бүрдүүлэх зорилготой бүртгэл мэдээллийн албыг байгуулсан байна.
Бүртгэл мэдээллийн албаны эрхлэгчээр Эдийн засгийн коллежийн 1994 оны болон санхүү эдийн засгийн дээд сургуулийн бизнесийн удирдлагын магистрийн хөтөлбөрийн анхны төгсөгчдийн нэг Админ цэрэнгийн Төмөрбаатар туслах ажилтнаар Бат Эрдэнэар ажиллаж байна. Өнөөдөр энэ албан 70 гаруй багшийн болон тэдний заадаг хичээлүүдийн хөтөлбөр, бүх оюутан сурагчдын дүн, хичээлийн сонголт, сургалтын явц, дөнгөн болон хүн бүрийн дэлгэрэнгүй анкет зэрэг мэдээллийг агуулan түүнд боловсруулалт хийж, тайлан мэдээлэл, архивын үйлчлэгийг үзүүлдэг болж үйл ажиллагаа нь бүрэн компьютерлжсэн. Өдрийн үндсэн ангийн сургалтыг зохион байгуулах, хичээлийн хуваарийг зохицуулах, элсэл төгсөлтийн үйл ажиллагааг өдрийн хөтөлбөр захирал иш зэдэн удирдан гүйцэтгэдэг. 20 гаруй жилийн турш математикийн багш, хичээлийн эрхлэгчээр ажиллаж буй иш зэдэн багшийн шавнар багшийнхаа хөдөлмөрөөр бүгдийг овг нэр төрсэн онтой хаанхын хэн болохыг нь онцгой уртад түүртэлгүй мэдэж өдгөөч багшийн халамж анхаарлаа тавьсаар үйдэн бишрэн явдаг. Тунгалаг туяа нь энэ сургуулийнхаа өдрийн сургалтын диспетчер багш зохицуулагчаар даруй 15 жил ажиллажээ. Өдрийн хөтөлбөр нь нэгтлэн бордох бүртгэл, бизнесийн удирдлага, банкны удирдлага, бизнесийн эдийн засаг, мэдээллийн технологийн мэргэжлэр бүрэн дунд боловсролтой иргэдээс эсэлт авч, бизнесийн удирдлагын бакалавр, дипломын дээд боловсролын зэрэгтэйгээр төгсөх 4 жилийн сургалтыг явуулдаг. (1946 оноос эхлэн мэргэжилтэй боловсруучныг ажил эрхэлж байх үед нь зэрэгцүүлэн ичнээ оройн сургалтын хэлбэрээр сургах, давтан сургах болсон ууган сургуулиудын нэг нь санхүү эдийн засгийн техникум байлаа. Санхүү эдийн засгийн дээд сургууль нь олон улсын түвшинд хүрсэн бизнесийн удирдлагын 2.5 жилийн богино хугацааны сургалтаар орой ичнээ сургалтаа явуулж байна. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн ичнээ оройн сургалт нь ажил, орон нутгаас холдолгүйгээр суралцах боломж, сургалтын материал, сурах хүчиг интернет, оюутны дотор байр, номын сангийн үйлчлэгээр бүрэн хангагдсан. Багш нар нь орчин үеийн эдийн засаг, санхүү, бүртгэл, бизнесийн өндөр мэдлэг ур чадвартай байдгаараа давуу талтай юм. Ичнээ оройн хөтөлбөрийн захирлаар Оросын улбооны улсын Москвагийн улсын их сургуульд эдийн засгийн ухааны доктор цолоо саяхан хамгаалсан Инх Баян, магистр багш Баярмаа нар ажиллаж байна. Ичнээ оройн хөтөлбөрт улирал үүрэг 6 хичээл судлан суралц хугацаанд 90-с дээш кредит цуглуулж, бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэйгээр тус сургуулийн үндсэн мэргэжлүүдээс сонгон төгсөх боломжтой. Та бүхнийг манай хөтөлбөрт урьж байна. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн магистрийн хөтөлбөр 2000 оноос нээгдэж, глобалчлал, мэдээллийн шинэ зууны манлайлагчдыг бэлтгэж байна. Тус хөтөлбөр нь олон улсын хамтарсан хөтөлбөр, санхүү эдийн засгийн дээд сургуулийн хөтөлбөр, бэлтгэх курс, удирдах ажилтны курс гэсэн салбаруудтай. Хөтөлбөрийн захирлаар докторант Баяр, зохицуулагчаар Хоцсоёр, Ким Ван Жи нар ажилладаг юм. 2002 онд анхны төгсөлтөө хийснээс хойш нийт 3 удаагийн төгсөлтөөр 80 магистр санхүү эдийн засгийн дээд сургуулийн магистрийн хөтөлбөрийг дүүргэсэн бөгөөд олон улсын магистрийн хөтөлбөрийг 2 удаагийн төгсөлтөөр 17 хүн бүгдээрээ Солонгос улсын Хандууны их сургуульд магистрийн зэрэг хамгаалаад байна. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн магистрийн хөтөлбөр төгсөгчдийн холбоо 2003 оны 4-р сард байгуулагдсан. Ерөнхийлөгчөөр нь MCS Group компанийн дэд захирал Инх Хамгаалан сонгогдсон ажиллаж байна. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн хөтөлбөрийн онцлог нь харьцангуй богино буюу 1.5 жилийн хугацаанд ажлын бусгаар ажилласаа хөндөрөлгүйгээр суралцсан орчин үеийн бизнесийн өргөн мэдлэг шийдвэр гаргах чадварыг эзэмшдэг юм. Хандууны глобал их сургууль нь хөгжиж буй орнуудад дээд боловсролын салбарт ихээхэн дэмжлэг үзүүлж, төслүүд хэрэгжүүлдэг өөрсдийн эрхэм зорилготой онцлог сургууль юм. 1995 онд байгуулагдсан Бүгд найрамд Солонгос улсын Хандууны глобал их сургууль нь өндөр хөгжилтэй орнуудад докторийн зэрэг хамгаалсан шилдэг эрдэмтэн багш нартай эдийн засаг, бизнес, анагаах ухаан, шинжлэх ухааны технологийн зэрэг олон салбар их сургуулиуд, томоохон лаборатори, эрдэмчлэгээний төвүүд өгөхий
4000 гаруй оюутан сурагчтай орчин үеийн глобал их сургууль юм. Би сая Монгол Улсын засгийн газраас боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналыг авлаа. Үүндээ их баяртай байна. За дэлхийн тэргүүлэх мэдээллийн технологиг хөгжүүлэх ажлыг минь өндрөөр үнэлсэнд баярлалаа. Хандоны глобал их сургуулийн ерөнхийлөгч доктор Ян Гэлкинд санхүү эдийн засгийн дээд сургуулийн хүндэт докторийн зэрэг олголоо. Санхүү эдийн засгийн дээд сургууль Хандоны глобал их сургуулийн хооронд багш оюутан солилцох гэрээнд санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирал доктор Батхуйг Хандоны глобал их сургуулийн ерөнхийлөгч доктор Ян Гэлкин нар гарын үсэг зурлаа. Монголын хосгүй монголчуудын сургууль. Тус төвн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг зохион байгуулах болон зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах гэсэн үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Төвийн үйл ажиллагаа өргөжхийн хэрээр багш оюутнуудын оролцоо нэмэгдэн судалгаа, шинжилгээ хийх дадал чадвар нь өсч байдаг юм. Зөвлөгөө өгөх төвийн захирлаар Бачаргал, эрдэм шинжилгээ судалгаа хариуцсан дэд захирал доктор Даваад орчноор ажилладаг юм. Тус төвн засгийн газрын болон төрийн бус байгууллага, өмчийн бүх төрлийн компаниудад үйлчлэх, хамтран ажиллах бэлэн байна. Эрхэм баяр эрдэм. Сургалт эрдэм шинжилгээний номын сан буюу сургуулийн мэдээлэл түгээх товчоо болох зорилт төвшүүлэн ажилладаг тус сургуулийн номын сан анх 1924 онд Гайлийн төр сургууль байгуулагдахад нэг номын санчтай хичээл хийдэг нэг ангид өдөр тутмын 1-2 сонин уншуулах замаар байгуулагдаж байсан төвхтэй. Одоо тус номын сан сургалт эрхэлсэн орлог захирлын дор үйл ажиллагаагаа явуулж номын сангийн эрхлэгч сод гэрэл, тогтмол хэвлэлийн танхимын номын санч, ном зүүч нэргүй, гэрээр номлох фондын номын санч, фондч цэрэн амжил танхимын номын санч Батцэг, уншлагын номын санч Ганццэг, наран цацрал нарын докторант, магистрант, бакалавр зэрэг цолтой эдийн засагч, соёл судлаач, номын санч, номын сан судлаач, багш мэрэгчлээ 6 оны бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Тус номын сангийн номын фонд нь Монгол, Орос, Англи, Япон, Солонгос хэл дээрх шинжлэх ухааны бүх салбарын 30,000 гаруй ном сурагчийг эрдэм шинжилгээ судалгааны болон лавлагааны номуудтай өгөөд Монгол, Орос, Англи хэл дээр 90 гаруй нэр төрлийн тогтмол хэвлэл захиалж 2000 орчим тогтмол уншигчтай гэрээр улан уншлагаар ном олохын зэрэгцээ эрдэм шинжилгээний уншлагын танхим, нийтийн уншлагын танхим, тогтмол хэвлэлийн танхимуудад өдөр тунчаар 1000 гаруй уншигчид үйлчилдэг. Нэгтлэн бод хүртгэлийн танхим 1991 онд байгуулагдсан ч санхүү эдийн засгийн техникумын суурь танхимуудын нэг учраас 80 жилийн түүхтэй гэж болно. Энэ танхим 12 багш нэг туслагтайгаар нэгтлэн бодогч мэргэжлэнүүдийг бэлтгэж байна. Монгол Улсын гавьяат багш, Монголын мэргэжсэн нэгтлэн бодох бүртгэлийн институтын гишүүн Жамингийн Нямсран энэ зөвлөхөөр ажиллаж үнэ сургаал туршлагаа зааж байдаг юм. Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд жил бүр дунджаар 800 гаруй дээд боловсралтай нэгтлэн бодогч төгссөн гардгийн 300 гаруй тус сургуулийн төгсөгч байдаг нь сургуулийн нэр хүнд болон нэгтлэн бодох бүртгэлийн танхимын эрдэмтэн багш Батчаргал, Баярмаа, Эрдэнэ засаг нар болон залуу багш нарын маань ур чадварын үр шимийг харуулах үзүүлэлтийн жишээ. 1924 оноос хойш манай орны эдийн засаг, банк, санхүү, гайл, татврын алба, нэгтлэн бодох бүртгэлийн мэргэжлэнүүдийн дийлэнхийг санхүү эдийн засгийн техникум болон өнөөгийн санхүү эдийн засгийн дээд сургуулийн төгсөгч нэгтлэн бодогч нар бүрдүүлж энэ салбарын хөгжилд үнэтэй хөв нэрээр оруулсныг санхүү бүртгэлийн ажлын нэг зөвлөгөөнүүдээр онцлон сайшааж байсныг энд дурдхад таатай байна. Банк санхүүгийн танхим 1991 оны 2 дугаар сард байгуулагдсан бөгөөд 10 багш, 1 лаборанттай ажилладаг. Танхимын эрхлэгчээр Монгол банкны ерөнхийлөгчээр ажиллаж байсан Үнэнбат ажиллаж байна. Санхүү банкны улан ардын боловсролын тэргүүний ажилтан Балж, Мөнх Дулам, Эрдэнэ нарын багш нар маань төрлөх сургуулиа төгссөн Дэлгэр сайхан, Оюун Сацрал, Бүжин Хамт, Хуяа, Өнөр Жаргал, Хорос сүрэн нар багшаар ажиллаж байна. Банк санхүүгийн танхим нь банк санхүүгийн бүртгэл, аудит, удирдлагын болон үнэт цаасны зах зээл, хөрөнгө оруулалт, төрийн төсөв санхүү, эрсдлийн удирдлага, даатгал, олон улсын санхүүгийн зэрэг 13 төрлийн хичээлийг санал болгодог. Тус танхим нь эх орныхоо санхүү банкны салбарт олон зуун мэргэжтэй боловсруучныг бэлтгэж өгсөн бөгөөд Монголын он оны шилдэг оюутнууд төрөн гарч олон зуун оюутан төгсөгчд маань санхүү банкны салбарт үр бүтээлтэй ажиллаж суралцж байна. Тус танхим санхүүгийн байгууллагууд арилжааны банктай хамтарч олон хэлбэрийн сонирхолтой ажлуудыг зохиодог. Жил болон уламжлуулгаж мэрэгж цуцлах 7 хоногийн ажлыг зохион байгуулдаг ба энэ арга хэмжээнд манай арилжааны банкуд идэвх санаачлагтай оролцдог. Банк санхүүгийн танхимын мэргэжлийн ангиудад өнөөгийн байдлаар өдөр орой ачнээ Бям гарагийн сургалтанд нийтдээ 500 орчим оюутан хамаардан суралцж байна. 20
1992 оны 9-р сард байгуулагдсан бөгөөд бизнесийн удирдлагын мэргэжлэр бакалаврын хэрэгэн олох сургалт явуулдаг. Тус танхимыг Эрдэнэ уян удирдан, Дүгэржөв, Болормаа, Төвшин заяа, Балжмаа, Соёл Эрдэнэ, Гант уяа, Дэлгэрмаа, Эрдэнэ, Оюун гэрэл, Нандин Эрдэнэ, Даваа цогт нарын зэрэг 14 багштайгаар сургалт Эрдэнэ шинжилгээ, судалгааны ажил эрхлэн, доктор 1, докторант 2, гадаадын өндөр хөгжлийн орнуудад магистрийн зэрэг хамгаалсан 3, дотоодод магистрийн зэрэг хамгаалсан 8 багшийн бүрэлдэхүүнтэйгээр төслийн болон бизнес, хуулийн зөвлөгөө өгөх, сонин сэтгүүл, телевиз, радио, цовруул хичээл заах зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг юм. Бизнесийн удирдлагын мэргэжлээр суралцдаг оюутнууд нь манай хамгийн санаачлагтай, итгэх зүтгэлтэй оюутнууд байдаг бөгөөд жил үрийн оюутны эрхийн өдрүүдэд сургуулийн удирдлагыг энэ мэргэжлийн оюутнууд шилжүүлэн авч оюутны амьдралын олон чухал асуудлыг шийдвэрлэдэг нь эднийхний аливаад уян хатан ажил хэрэгч шийдвэр гаргах чадвар өндөртэй мэргэжлэн болж төлөвшдгийн илэрхийлэл юм. Нийт 1000 гаруй оюутан төгсөж харсан бөгөөд манай төгсөгчид татврын болон гайлын албанд болон банк санхүүгийн байгууллагуудад Mobicom, Skytel, MCS, Чингис зочид буудал, Баянгол зочид буудал, Мяд, Ник, Монгол Амикал, Атар өргөө, Өвөөж зэрэг томоохон компаниуд, сонин, телевиз, радиод, маркетингийн менежер, боловсрогчны менежер, нягтлан бодогч, төслийн мэргэжлэн, сэтгүүлч зэрэг ажлуудыг амжилттай эрхэлж, орчин үеийн бизнесийн соёлыг түгээн мэргэжил мэдгийнхээ чанар чадварыг элтгэн харуулж байна. Эдийн засгийн коллежийн 1991 онд байгуулагдсан Сур ухааны танхимын бүрэлдэхүүнд тулгуурлан 1992 онд гадаад хэлний танхимыг анх байгуулжээ. Эдийн засгийн коллежийн оюутнуудад англи хэлний боловсролыг мэргэжлийн түвшинд олгох, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, мөн Япон хэл зэрэг үндсэн болон туслах хичээлүүдийн хөтөлбөрийг шинжлэх, сурах бичиг, гарын авалга бэлтгэх нь танхимын гол зорилго болж байна. 1991-ээс 1997 онуудад Америкийн нэгдсэн улсын Инх тайвны корпусын шугамаар ирж ажилласан Льюис Данилла, Аманда, Ален Кристиэла, Кэти, Сюзан нарын зэрэг мэргэжлүүдийн тусламж дэмжлэг тус танхимын хөгжил чухал үйл гүйцэтгсэн. Мөн 1995-аас 2000 онд танхимын дэргэд байгуулагдсан гадаад хэлний сургалтын төв 2 жилийн хөтөлбөрөөрөө 200 шахам иргэдэд англи хэлний дээд боловсрол олгосон юм. 1996-аас 1997 оны хичээлийн жилээс шинжлэгдсэн зохион байгуулалтаар олон улс судлалын танхим болж танхимын хэрэглэгч Гүндэгмаа, Орос англи хэлний багш Туул, Чулуун цэцэг, Онлоатар, Марина, Хятад хэлний багш Оюун, философ, социолог, түүхийн багш Цогц сайхан, биеийн тамирын багш Ам Бөхц, 11 багш нэг лаборанттай сургалт судалгааны ажил гүйцэтгэн санхүү эдийн засгийн дээд сургуулийн бүх хөтөлбөрийн оюутнууд англи, орос, хятад, япон хэл, Монголын түүх, философ, социолог, биеийн тамир, харилцааны соёл зэрэг 20 шахам хичээлийг сургалтын иж бүрэн хэрэгсэл, танхимын түвшгэлэн, заавал судлах болон сонгон суралцах хөтөлбөрөөр зааж байна. Мэдээллийн технологийн танхимын санхүү эдийн засгийн дээд сургуулийн компьютержуулалт, дотоод ба интернетийн сүлжээгээр хангах, компьютерийн техникаа програм хангамжийн нөөцийг төлөвлөх, зохион байгуулах, засвар үйлчилгээ хийх, мэдээллийн шин технологийг сурталчлах, нэвтрүүлэх, мэдээллийн технологийн боловсрол олгох хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэн, сургалт явуулах үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Танхимын эрхлэгчийн албыг докторант Болормоо ашдаг бөгөөд магистр багш Батцуул, Гамболд, Анх туяа нар болон багш Цаглай, Дашнам, Лаврант, Инх жаргал нар сүлжээнд холбогдсон өндөр хүчин чадалтай сүлжээний сервер, өгөгдлийн сангийн сервер, мэйл сервер, номын сангийн сервер зэрэг нийт 5 сервер бүхий 130 гаруй персонал компьютертэй бөгөөд тэдгээрийн 50 гаруй хувийг зөвхөн сургалтанд ашиглаж бүх хөтөлбөрүүдэд сургалт явуулж байна. 2003-аас 2004 оны хичээлийн жилээс эхлэн тус танхимын мэдээллийн системийн удирдлага мэргэжлэр бакалаврын зэрэг олох сургалт явуулж эхлээд байна. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Econometrics-ийн танхим нь 2000 оны бизнес судлалын болон мэдээллийн технологийн танхимүүдээс өрг тус гарлан бие даасан танхим болон байгуулагдсан бөгөөд Монгол улсын цаашдын хөгжил, дэвшилт, жинтэй хөв нэмэр оруулах бизнесийн эдийн засгч мэргэжлүүдийг бэлтгэн гаргах хөтөлбөрийг хэрэгжүүлэх тусгай зөвшөөрлийг аваад байна. Тус танхим нь боловсролын доктор 1, докторант 3, магистр 1, магистрант 2, нийт 7 багш 1 лаборанттай үйл ажиллагаагаа явуулж байна. Танхимын багш Ган Зөрөг, Наран Чимэг, Болд огтх нар
Бүх шинжлэх ухааны хаан математикийг эдийн засаг, бизнесийн шинжлэх ухаан, статистиктэй хослуулан заадаг бол багш Син Даюш авралтууд ганц үлнар мөн хичээлүүдээс гадна орчин үеийн макро, микро эдийн засаг, шийдвэр гаргалт, тоглоомын онол зэрэг бизнесийн түлхүүр ухаануудыг доктор Батсүхийн удирдлагын доор зааж сургаж байна. Тэнхимийн эрхлэгчээр нь шинжлэх ухааны доктор, сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн Батсүх ажилладаг. Тус тэнхимийн залуу багш магистрант авралтуудын удирддаг SS Club нь сургуулийн хамгийн идэвхтэй клубүүдийн нэг өгөөд эдийн засаг бизнесийн сурагчийг гарын авлага хэвлүүлэн олонний хүртэл болгосон. Багш Син Даюшийн орчуулсан олон ном нь бестселлер болж түүний эрхлэн гаргадаг амжилтын хүч сэтгүүлийн захиалагчийн тоо өссөн нэмэгдэж байгаа нь энэ тэнхимийн хамт олонны эрч хүч ажлын үр дүн харуулах нэгэн үзүүлэлт болно. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээ жилээс жилд өргөжин тэлж байна. Санхүү эдийн засгийн дээд сургууль нь голомт, худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Хас Зоос, Анууд зэрэг банкуд, Махимпекс, Алтан Тэрэ, MCS Group, Soco International, Premier International зэрэг бизнесийн компаниуд, Монголын банкуудын холбоо, ихтэй сургуулиудын консорциум, мэрэгсэн нэгтлэн бодогчдын институт, нэгтлэн бодох мэрэгжлийн зөвлөл, Соорсын сан, Монголын менежментийн холбоо зэрэг төрийн бус олон нийтийн байгууллагуудтай нэгт хамтран ажиллаж байна. Гадаад улсууд, тэдгээрийн байгууллага, компаниуд, алдар цуутай эрдэмтэн, мэрэгчлэнүүдтэй тогтоосон найрсаг хамтын ажиллагаа бэхжиж хөгжиж байна. Санхүү эдийн засгийн дээд сургууль хамтран ажиллагч түншүүдийнхээ хөдөлмөр зөвлөлтийг өндрөөнөлж байдаг бөгөөд санхүү эдийн засгийн дээд сургуулийн хүндэт доктор цолыг хүртээдэг сайхан уламжлалтай болсон билээ. Төрөл төрлийн амиастнууд төрж ирсэн үүдэн үлзүүтэй санхүүчдийн уурхай миний сургууль сайхан мэргэжлийн дэвх чигүүр Санхүү аж ахуйн албан сургуулийнхаа сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, бизнесийн зөвлөгөө өгөх үйл ажиллагааг тасралтгүй хангахтай холбогдсон үүсэх аж ахуй санхүүгийн бүх талын үйлчилгээг эрхэлдэг. Тус албан санхүү аж ахуй, оюутны байр, хэвлэх цех гэсэн дөрвөн үндсэн нэгжтэй, мөн их хэмжийн үйлчилгээтэй. Нийгмийн бодлого хариуцсан дэд захирал эрдэнэ энэхүү албыг удирдан ажилладаг юм. Санхүүгийн албанд ерөнхий санхүүчээр Монгол улсын мэрэгсэн нэгтлэн бодогч Амар Жаргал, тооцооны нэгтлэн бодогч Үлзий Бат, Няруу Оюун Бэлэг нар санхүү нэгтлэн бодох хүртэлхий сүүлийн үеийн програм хангамж ашиглахын зэрэгцээ мэрэгжлийн өндөр ур чадвартайгаар ажиллаж байна. Аж ахуйн албан манай хамт олонны хүндэтгэлийг хүлээсэн хөдөлмөрийн сайчууд олон бий. Мужаан, Гүнд Жалам, Механик Санжима, үндсэн хөрөнгийн Няруу Нацаг Дорж нар маань энэ сургуулийнхаа төлөө өгсөн сэтгэлтэйгээр хөдөлмөрлж байдаг юм. 40 гаруй жил үйлчлэгчийн хөдөлмөрөө зориулсан хулгана гавайг сургуулийн хамт олон төдийгүй үе үеийн оюутнууд өндөр хэмээн өргөмжилдэг юм. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн санхүү аж ахуйн өнөөгийн түвшинд хүрэх, хөгжүүлэн бэхжүүлэхэд өөрийн идэвхтэй амьдралаа зориулсан лида асныг манай хамт олон хүндэтгэнд орсож байдаг лээ.